Монгол Улсын ерөнхий чухнагийн хөрөлцгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ерөнхийлөгчийн томын газрын дарга үйлчлэл төгөлдөр улсын их хурлын дарга учралд өргөн барьлаа. Хуулийн төсөлд гишүүн өргөсөн хангараас нятсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол улсын их хурлын ёс зүйн дэд хороо улсын их хурлын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эгүүлэн татгаар тусгалаа. Мөн улсын их хурлын гишүүн улсын их хурлын ээлжид чуулганы хуралдааныг 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн. Ээлжид чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 2 дахь хэсгийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гисний дараа ёс зүйн хэм эмчээг чандлан сахиж хэмээн нэмж тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар улсын их хурлын гишүүд ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн зацуу үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай үндсэн хуулийн зохицуултыг хэрэгжүүлэх, парламентын цэцэглэлийг бэхжүүлэх, улс төрийн нам эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны дэвш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно. Улсын их хурлын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх оролцоо дэвшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээнд ил тод нээлттэй бодиттой болж парламентд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Үндсэн хуулийн зэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг ач холбогдлыг дээшлүүлж байгаа нь хууль дээдлэх болон үндсэн хуульд ёсны зарчим хэлбэрлэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.